Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Эркага дагаад хөдлөөд ч тэ. За эхлүүлээрэй. Сабацхано Сибуди радио 104.5 84.5 хос толгоон дээр яг одоо том өрөө цэнгэд нэвтрүүлгийг хэлэхэд бэлэн боллоо. Яг ороо Бөөдөн дээр та бүхнийг давтаа морил гэмэн урьж байна. Бөөдөн дээр морил хуцсны дугаар бол 99 86 10 45 гэсэн дугаар бол 86 10 45. Мөн бас комментээр манайхаа ороод ирээрэй. Манай Facebook хаяг гэр бүлийн радио Кириллээр тийм ээ. Гэр бүлийн радио 104.5-д ороод ирнэ. Мөн бас биднийг дэлхийн өнцөг болон бүрээс сонсох боломжтой. www.ceg1045 гэмээр. www гэдэг нэг 3W гэх юм шиг. 3W нөхөрхөн. 3W.ceg1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Мөн та 9986 1045 дугаар руу шууд залгаарай. Маркетингийн утас 8866 1045 8866 1045. Та бидэнтэй хамт ирж бизнесээ илүү хөгжүүлж өргөжүүлээрэй. Бид брендийг тань тэгээд ерөөсөө дараагийн радиогийн нэг юм уламжлалт реклам байдаг шүү дээ, тий. Хаана юу найзаа гингөө. Нэг реклам хийгээд үзэж та хоёр. Чи утасны дугаар нь юу гинэ заяа? За би ч өөрөө рекламны мангас хүн баггүй юу? Реклам мангас заяа. Тэгэхээр хоёрыг яг хэр бас ингээд өгөө аваатай байх. Радиого рекламдаад үзье тий. За тэг хоёр радиогоо рекламдаад маркетингийн дугаарыг ингээд том өрөөгөө. Маркетинг гэр бүлийн радиогийнхаа маркетинг тий. Найзаа ингээд бүтээгдэхүүнээ нэг борлуулах гэсэн чинь тэгэл учраа болдгоо. Яах вэ? Үгүй би наадхыг чинь яаж мэдхэвдээ. Тэр гэр бүлийн радио руу шууд яриачтэй. Юу яаж ярих юм бэ? Тэдний маркетингийн алба чинь зүгээр бүх нэвтрүүлгээр айгүй гоё рекламдаад өгдөг юм билээ. Тэгтээ нэг актер худлаа рекламдахгүй яг үнэн бодитоор нь бас дамжуулаад өгдөг юм байлээ шүү. Найзах нь бүтээгдэхүүн бол яг бодиттой хүмүүст айгүй нөлөөтэй. Гэтэ утас нь юу юм бэ гэж? За худлаа та үнэн л. Ай одоо альтай болчихсон. Утасны дугаарыг хэлдэг байхгүй юу? Тийм үү? 8866 1045 шүү дээ. 8866 1045 юу гинэ найзаа? 8816 Юу? Эд хоёроо за. За хоёр яваа. Утасны дугаар нь юу гинэ найзаа? Бүр ихнээс нь. За. Үй найзаа энэ нэг авчирсан нэг хитэн бараа байгаамаа. Тэгээ энэ ерөөсөө ингэ болтгүй. За яаж зарах учраа болтгүй. Хөөе найзаа, уг нь хэрэгтэй юм байна штэ. Харин тийм ээ. Наадах чи хоёулаа олонд мэдүүлэхийн тулд гэр бүлийн радиогийн маркетингийн албатай холбогдъё л доо. Тийм үү? Яаж холбогдох юм бэ? Хаана үдин бид нар ч одоо. Гэр бүлийн радиогийн маркетингийн албад 8866 1045 дугаараар холбогдоод захиалгаа өгөөд баталгаажуулаад сар сард нь ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнээрээ хамтрах боломжтой юм байлээ. Тийм үү? Утасны дугаар нь хин гэдэг нэ. Энэ чанартай бүтээгдэхүүнийг маш боломжийн рекламд нэгэ боддоо. Хүүе, утасны дугаараа дахиад хэлтэй. 8866 1045. Дахиад хэлтэй. 8866 1045. Хүшээ найзаа. Хоёр юу яриад байна хоорондоо? Тэмдэглээд аваарай гэдэг тий яг тэгдэг. Тэмдэглээд аваарай. 8866 1045. Би сая сонссонгүй дахиад надад хэлээд өгөөч. Гэтэ энэ ийм байхгүй юу? Өөрөөр ингэж хийх гэж айгүй хүсэж байгаа байхгүй юу? Гэтэ уламжлалт юм бол уламжлалт байд юм байлээ. Нөгөө нэг хүн тогтоож яг амжаагүй байдаг тий. Эхлээд хэлэхэд нь бол хүн ингээд тэмдэглэж амжаагүй байдаг шүү. Байгаад байгаа байхгүй юу? Дахин давтаж хэлнэ гэдэг чинь. Одоо шил дүрстэйсэн бол доор нь ингээд дугаарч гэдэг юм уу? Холбоо барих газар нь ингээд харагдана шүү дээ. Гэтэл радиогийн онцлог дахин давтан хэлэхтэй байдаг учраас реклам хүртэл тийм байд юм байлээ шүү. Уцаараа ингээд хайлын том өрөөнд суумаар байна. Тийм боломж юу байд юм уу? Байлгүй яах вэ? 9986 1045. 99 хийдэг нэ найзаа. Чи тэмдэглээд аваарай. Утасныхан листэнд нь ингээ бүртгээд аваарай. 9986 1045. 9986 1045. Тэрийг гэдэг хамт хэлдэг байхгүй юу? Хамт хэлдэг те яг төгсгөлтөнтэй. Одоо сэдвийг өнөөдөр нэрээ ямар сэдвээр ярилцах вүлээ найзаа? Өнөөдөр чи өмнө сонсоогүй юм да. За өнөөдөр манай том өрөөнд нэг өвчтэй гурав том өрөөнд ямар ч ихний удаа бол 3 хүн байна. Тэгээ дахиад нэмэгдээд манайхаа ороод ирээр манай буудан дээр давтаа морил бид нэр хамтдаа бас салуухан
гайхалтай сэдвүүдийг бас хуваалцах болно. Яг одоо том яг энд манай хөтлөгч Эрка заяа очроо, найруулагч Мизүмэн шилэн хоргоныхаа цаан сууж. Мизүмэн. Одоо хоргоо хилцэн учраас зөөдрүүлэхгүй болох. Том өнөөдрийн энэ булангаар сэдв болохоор Том өрөө нэвтрүүлэг байгаа шүү одоо. Цэнгэд нэвтрүүлгийн сэдв амжилт хүнийг өөрчилдөггүй гэж байгаа. За заваарсаа. Ямар сэдв гинэ найзаа? Амжилт хүнийг найзаа би өөрөө бас мартчихлаа. За амжилт хүнийг өөрчилдөггүй. Энэ сэдвээр ярилцах юм байна. Яг ингэ тий. Яг сайн найзаа бисаа юу гэж хэлчихлээ? Өөрөө мартчихлаа. Амжилт хүнийг өөрчилдөггүй. Эрка чи энэ талаар мэдхүү? амжилт хүнийг өөрчилдөггүй гэдэг талаар уу? Амжилт хүнийг өөрчилдөггүй. Санал асуулга яваад ихэлсэн. Амжилт хүнийг өөрчилдөггүй. Тийм үгүй гэд та саналаа өгөөрэй. Эрка хэлээрэй. Хэрвээ чи амжилт хүнийг өөрчилдөггүй гэж хэлж байгаа бол би санал нийлэхгүй байна. Амжилт хүнийг өөрчилдөггүй гэж асууж байвал би өөрчилдөгөө гэж хэлмээр байна. Баярлаа. Очрогийн салыг сонсъё. Тийм гэдгийг хариулмаарай. Ингэсээр байгаад нэвтрүүлгийн дуусч байгаа. Өөрсдийнхөө яриагаа баргамаар. Бүр доошо буугаад ингэ ярьдаг те. Тамууруудын хамт тайсанд баярлаа гэж. За амжилт хүнийг өөрчилдөгөө хоёроо. За өөрчлөнө. Миний хувьд бол өөрчлөн гэж бодож байна. Амжилт хүнийг өөрчлөнө. Би өөрчлөнө гэдэг дээр дарсан шүү. Энэ өндөрлгөөс харахад ямар утгаар би юун дээр дарсан юм болоо? Сайн, муу, аль утгаар ямар утгаар нь өөрчилдөг гэж бодож байна хоёроо. Аль нь? Ер нь хоёр талтай. Нэг нь сайнаар нөлөөлнө, нэг нь муугаар нөлөөлнө. Тэхийн тулд эхлээд ер нь бол амжилт гэж яг юу юм бэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй болж байгаа байхгүй. За амжилтанд хүн яг чин шударгаар хөдөлмөрлөөд хүрдэг хүн гэж байна. Энэ бол энийг бол би одоо жинхэнэ амжилт гэж хэлээд байгаа. Амар хялбараар хэл авахуулаад юу гэдгийг те тэрнгээр ингээм амжилттай юм шиг харагдаж байгаа хүмүүс гэж байна. Энийг бол жинхэнэ амжилт гэхгүй. Тэгэхээр өнөөдөр хүмүүс угаасаа мэдрэмжтэй учраас гаднаас нь мэдэгдэн энэ яг шударгаар хөдөлмөрлөөд амжилтанд хүрчихв эсвэл шууд ингээд өөрөө хүрцнө гэдэг нь хүн өөрөө өөрийгөө илэрхийлээ таниулцдаг гэсэн. За жишээ нь яг шударгаар хөдөлмөрлөөд амжилтанд хүрсэн хүн бол хизээж эго орохгүй. Яагаад вэ гэхээр тэр амжилт нь өөртөө хүрэхийн тулд хөдөлмөр гэдэг юм замаар тэр хүнийг засцсан байхгүй. Хөдөлмөр хүнийг бий болгодог шүү дээ засчихсан. Тэгвэл нөгөө нэг амжилт нь болонгууд тэр хүн хурмж амжилтдаг тий. Эго орох, бардамнах, онгорох, мөнгөтэй гэдгээрээ ингээл бид нар ялгачих хэрэгтэй. Ер нь одоо ингээл амар мөнгөтэй ингээл гой машин унтсан ингээл том бизнестэй хүмүүс ингээл тэгэнгүүтээ тэрэн дээр амар онгороод хүмүүсийн дээрлэхэл ингээд байгаа бол энэ яг шударгаар амжилтанд хүрээгүй гэж би шууд хардаг. Багшаа юм асууя. За. Өнөөдөр бид аль амжилтыг ярьж байгаа вэ багшаа? Тэгэхээр би амжилт гэдэг зүйл, жинхэнэ амжилт гэдэг зүйлийг ер нь хоёр амжилт байна л гэж тий. Жинхэнэ амжилт гэдэг нь яг юу вэ? За тэгэхээр юу яриад байгаа юм бэ? Юу яриад. Багшаа та төв байснаар төвөрөл байл та. Харин тийм. Би бол тэгж бодоод байна вэ? Амжилтыг бүгдөө ер нь тийм мөнгөн одоо тий. Тийм санхүүгийн хувьд одоо ингээд өөр төвшөнд очсон хүмүүсийг ингээд ангилчул яа гэм бол доо өнөдөр. Яг нөгөө ингэдэг л дээ. Зөв. Тэгэхээр ер нь бол санхүүгийн хувьд өөр төвшөнд өрсөн хүмүүс маань за тэр сайн аргаар олсон байна уу, муу аргаар орсон байна уу хамаагүй өөрийн амжилттай гэж тооцоод байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь тухайн хүний амжилт бол тэр хүнийг одоо өөрчилдөггүй гэдэг дээр л ярих гэдэг байна. За ойлгомжтой. Тэгвэл сэдвийг бүр наривчлаа. Өнөөдөр бол сэдвтэй ярих да мөнгөтэй холбоотой ярих нэ. Тодорхой хэмжээний өөрийнхөө санхүүгийн их усрээ үүсгэх ч гэсэн түүнийг сайнаар байна уу, муугаар байна уу, түүний одоо очрыг хэлдэг шиг сайн байна уу, муу байна уу хамаагүй. Гэхдээ мөнгөний их усртэй ингээд хүрсэн байгаа гэсэн үг ба шүү дээ, тий. Тэгэнгүүт юу яаж ийн? Бити нүүдэн дээр юм гаргаж ирээд толгой эргүүлээ тий. Бас мөнгө байж болно, нэр алдар байж болно. Сая юу гэсэн эрх мэдэл байж болно. Энэ гурвыг X татчих гэнэ. Энэ гурваар ер нь хүмүүс бас амжилтыг дүгнээд байгаа шүү дээ. Мөнгө, эрх мэдэл, нэр алдар гэдэг энэ гурван зүйлэр аахгүй. Энэнгээр өөрсдөө тодорхойлоод амжилттай яваамаа гэдгээ үл ер нь хүмүүс үзээд байгаа. Одоо надад нэг ийм амжилтыг боддог байхгүй би. Спортын амжилт бол хүнийг дандаа эерэг өөрчлөлтөнд авчираад гэж санагдаад байхгүй юу? Жишээлбэл араа би махбодтойгоо үгүй юу? Тийм муу жишээ байгаа юу чамд? Байгаа. Надад бол ийм бод төрөд байхгүй юу? Амар бүдүүн байжснаа амар гоё бойлж молсон ийм хүмүүс нэг ийм амьдралыг үзлэн гэх нэг юм тодорхой хэмжээнд айгүй эрэгдэл руугаа өөрчлөгдсөн байт юм шиг санагдаад байгаа байхгүй. Эсвэл тарган хүмүүсээ үзий ядаж мадаа тэмдэглэдэг юм болоо. Зөвхөн спортоор хэмжигдэхгүй. Ер нь бол салбартаа хэмжигдэн заяа. Одоо жишээлбэл муугаар нь ярьж байгаа шүү заяа би. Муугаар нь ярьж байгаа дээр жишээлх юм болвол ямарваа нэгэн амжилтанд хүрээд өөрөө өмнө ямар байснаа санахгүйгээр
Ямарваа нэгэн амжилтанд хүрчлээ штэ. За. Тэгэнгүүт тэр хүний бодол сэтгэл санаа нь анханасаа баг ингээд төрцсөн юм шиг хандлага гаргадаг. Одоо жишээлбэл одоо би ярихад хэцүү байна л да. Одоо яг ингээд нэг олимпийн медаль авч ирсэн нэг тамирчин гэл мэдээж тэр чинь нөгөө медаль авчингууд ингээл хөөрөөл тухайн сумынхан тухайн одоо аймгийн төлөөлөгч нь юу ер нь бол баг бүхэн л тэр хүнд ингээ хүндлээд ээжлээ. Тэгээд тэгсэн ингээл настай хүмүүс орж ирсэн чи баг хомир дээр нь сууж муугаал. Тэгсэн аав нь нэг өдөр бүр ингээ дараатлан загинжлээ. Тэгж юу дараатлан тэр гэж үгээд. Юу гэж загинсан бэ гэхээр чи хэн байснаа өөрийгөө сан чи хэн болчоод одоо ингэж байгаа юм бэ? Чи одоо хойморд суудаг одоо баг юу вэ гэж загинсан байгаа байхгүй. Тэр нь тухайн үний одоо ингээ оройд нь ортол бодогдоод нэрээ тийм би нэрээ бас ингээ буруу сэхэд байгаа юм байна. Буруу ингэж хонгироод байгаа юм байна. Буруу ингэж өөрийгөө дүвийлгээд байгаа юм байна. Одоо жишээлбэл нөгөө хүмүүс ярьдаг одын өвчин гэж яриад байгаа шүү дээ тийм. Одын өвчнөр өвчлөөд өөрийгөө ингээ төрөлхийн ийм байсан юм шиг зан гаргаад бусдыг өөрөөсөө дор үзээд байгаа энэ мэдрэмж нь тэр хүнийг нөгөө сүрэг талаасаа эвдлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бас миний хэлдэг шиг спортынхан бол дандаа ингээд зинг дараа гэвэл хэцүү юм байна тийм. Одоо жишээлбэл одоо өөр спортоор ямар ч спортоор хичээлдэг байсан байж болно. Нөгөө төв дэлхийд нэрээ дурсгасан ч байж болно. Тэдгээр хүмүүсийг чинь хүн болгон чи сайн байна, чи мундаг баста нэрээ гэл ингээд ахт нь тэр хүн өөрийгөө мэдрээд хүн чанараа ингэж ойлгож яг төв байр сууриа сахихгүй харин тэр магтаад байгаа үгэнд нь эндүүрээд төөрөгдөөд тийм ээ би хамгийн мундаг нь гэдэг энэ байр суурийг ингээд хадгалаад ах юм бол магадгүй улам нөгөө муу санаа нь ингэж хөгжингүүтээ өөрөөсөө дээр хүн байх ёсгүй юм шиг тийм буруу талаараа хор шартаа болох эрсдэлтэй. Наад хүн чинь байгаастай тэгвэл яг ингээ бүр багаасаа бүр ингээ хөдөлмөрлөл өөрөө ингээл багаасаа те яг ингээд явсан уу? Одоо бүр яг хөдөлмөрлөл эсвэл яг унган нөгөө нэг аав ээжийн нэг ген мэн ч юм уу. Юу нь бол багаасаа. Гэхдээ энэ ийм ген мэн байх л байх л да. Улс төр нийгэм эдийн засаг урлаг соёл спорт аль аль нь ялгаагүй. Ер нь хэрвээ ямар нэгэн байдлаар хүн ямар байснаа ямар байдалд хүрсэн байгаагаа мэдрэхгүйгээр анханасаа л би ийм болоод төрсөн штэ гэдэг бодлоор явах юм бол хизээч тэр хүн сайн талаараа өөрчлөгдөхгүй. Танаа муу талаараа өөрчлөгдөнө. Одоо жишээлбэл баячуудын хүүхдүүд нь штэ. Энд чинь одоо тэгтээ дөрөв хөрөнгөн дээр ингээд төрчиж гэн гэсэн үг штэ. Дараагийн юм бүгд бэлэн. Тэгэхээр гэхдээ эцэг их нь тэр чинь бас хөдөлмөрлөж олсон байхгүй юу? Тэр хүүхэд ерөөсө хөдөлмөрлөөгүй байхгүй. Гэтэл миний мөнгө гэж бусдад томордог штэ. Одоо 10 жилийн хүүхдийн нэг би бинийгээ бүлийдэж байгаа нэг жишээ нь тийм байгаад байна шүү дээ. Бараг одоо би мөнгөтэй манай аав ээж юм баян байхад чинь чи одоо бараг инглээ тэглээ гэд. Гэхдээ үүн дээр нэг хүн ийм тайлбар хийгээ бичлэг хийсэн байсан байхгүй. Тэр мөнгө аав ээж чинь л мөнгө. Чиний мөнгө биш байхгүй юу? Гэтэл тэр хүүхэд миний мөнгө гэж бусдыг ингэж дээрлэх нь ирээдүйд маш тийм сөрөг буюу хор уршигтай байгаад байна. Энэ хүүхдийн сэтгэлгээнд нь ийм өөрчлөлт багаас нь ороод болохгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ямарваа нэг амжилтанд хүрэхэд тэр хүүхэд өөрийнх нь нэг суур хүмүүжил гэж байна штэ. Тэр хүмүүжил нь эерэг байх юм бол яг тухайн хэцүү үеэ даваад гарах байх. Анханасаа сөрөг байсан бол нэг амжилтанд хүрчүүл угаасаа л тийм буруу ер нь нэг 10 хүний нэг 8 энэ занганд ундаг шүү. Амжилтанд хүрсэн 10 хүний 8 нь ташуурдаг шүү. Гэхдээ одоо л ташуурдаг. Би бол амжилттай байгаадаа бас ингээ те заяа маяг жоохон дорд үзэх гээд байгаа байхгүй. Би бол ингэж бодоод байгаа юм. Яг тэр тухайн хүн амжилтанд хүрэхдээ үнэхээр тэр яг хөдөлмөр гэдэг зүйлээр те үнэхээр зовж үтсэн хүн яг ч тэгж ээгорох уу? Гүй миний ярьсан чи би дараа нь нэвтрүүлэг дуусаад хин гэдгийг хэлээсэ. Гэд хүлээж аваад. Одоо ярих боломжгүй. Гэхдээ гэхдээ очроо тийм байгаа. Тийм байгаа шүү. Одоо жишээлбэл ийм байхгүй юу? Одоо жишээлбэл нөгөө нэг хиний Нокиогийн ярьдаг дутуугийн комплекс шүү дээ. Тэр чин одоо жишээлбэл багтаа яг тийм нэг хамаг юм хангалуун байгаагүй хүн яг нэг хангалттай юмд хүрчингүү те. Ордог гэж. Тэгээд тойрныхоо хүмүүсийг одоо жишээлбэл хараа ийм ингэдэг л гинэ л дээ. Би нөгөө фитнесээр бас нэг худлаа өнө хідэн жил хичээснэ. Нэг л фитнес ярьсан. Нэг юм анзаардаг байхгүй юу? Хүн болгон ингээд яг адилхан хэмжээтэй ингээ хийхэд өөр нөлөө үзүүлэх нь арай өөр үр дүн харагддаг байхгүй юу? Зарим хүнийх одоо жишээлбэл над шиг намхан хүнийх хурдан ингээд булчин дүүрж мөрдөг ч юм уу те. Ингээд бие физиологи нь өөр байгаа учраас. Тэнгүүд айгуу гоё ингээ ажилдаг
бие махбод нь ингээд тэрэндээ гоё ингээд амархан ингээд одоо өөрчлөлтийг авч чаддаг хүмүүс гэж байд юм байна. Удаан өөрчлөлт авдаг хүмүүс байд юм байна. Тэгвэл амархан авсан хүмүүс нь тий чи бол өөрчлөлт угаасаа өөрчлөлтийн төлөө зөвхөн бодож л байгаа. Үгүй шүү дээ. Би өөрчлөгдсөн биз дээ. За тийм ээ тий. Тийм шүү дээ. Тэгсэн чи хараа ингээд тэр нөгөө нэг өөрчлөгдөж чадсан хүмүүс нь чадаагүйнуудаа ингээд баг нэг юм жоон дорд үзэх маягтай байд юм байна л да. Тэгсэн чинь бүр мэрэгжлийн одоо тийм фитнесэд амарчт бол яг энэ төр хэлдэм юм бил. Хүн болгоны бие махбод адилхангүй учраас одоо яг нэг болцсон хүмүүс нь нэг болоогүй нэгээ те нэг юм одоо нэг ялангуяа манай нэг бас нэг та нар бүгд мэдэн дээ фэйсбүүкээр сошиалоор ингээд айгуу юм хийгээл гэдэг нэг юм фитнесийн тамирчин залуу байдаг штэ. Нэг хийж байгаа маркетингийн заримдаа жоохон цөмөрчөөд байдаг байхгүй буруу явчихад байдаг. Гүзээгээ унжуулсан цэвсэг сарууд отоо нэр мэрийг хэлээд байх юм. Угаасаа яа тий. Тэрний хэлж байгаа яг мэдээж ойлгомжтой маркетинг нь бол. Гэхдээ бүх хүн тийм биш юм бэлээ. Одоо энэ угаасаа эрүүл мэндийн бүр айгүй ноцтой шалтгаанууд байд юм бэлээ шүү дээ. Бүр сэтгэлгээний шалтгаанууд байд юм бэлээ. Тэгэхээр сэтгцээсээ болоод ингээд боломжгүй байгаа хүмүүсийг тэгж бүйл идэх нь яг бодтой мөн үү гэхээр үгүй байгаа тоххой. Тэгэхээр миний бодлоор бол цараа амжилтаар ер нь ихэвчлэн нэг юм сөрөг нэг юм өөрчлөлтүүд хүнд бий болох магадлал байна. Ихэвчлэн биш ээ. Энэ бол нэг хүнээсээ шалтгаалж байгаа. Магадгүй сөрөг өөрчлөлтөнд орж байгаа заяа. Сөрөг өөрчлөлтөнд оронгуудаа тэр нь буцаад эрэг болох боломж бол байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нөгөө суур хүмүүжил гэж байна шүү дээ. Гэр бүлийн суур хүмүүжил. Нэг оройд нь ортол үг хэлэх. За тэгээд үйлдэлээр үзүүлэхэд тэр хүн тухайн үедээ ухаарахгүй болвол хэцүү шүү дээ. Ямар нэгэн амжилтанд хүрээд за буруу ингээд тийшээгээ явж байгаа хүнд буруу ингээд хүн өөрчлөгдөөд байгаа үед нь за доор хаяж ганц хүн болохгүй байх шүү гэдгийг хэлдэг байхгүй юу? Гэхдээ түүнийг тусгаж авах уу, өөртөө тунгааж авах уу, өөртөө ойлгоод гаргах уу гэдэг нь тухайн хүний ёстой жихээ суур хүмүүжил гэсэн. Эрх мэдэл, мөнгө гэдэг бол айгуу тийм донтоолох шин чанартай тийм. Ер нь хүчтэй шүү. Хүчтэй. Амжилтанд төрсэн хүмүүсийн яг эгороод байгаа, эгорихгүй байгаа, эгорж байгаа хүмүүсийн тэр одоо буруугаар сөргөөр яаж байгаа хүмүүсийн үйлдэлүүдийг хэдүүлээ нэг жигсааж багсаа л да. Ягаад би ингэж хэлж байгаа гэхээр яг амжилтанд төрсэн эгорж байгаа хүн гэж байгаа, даруухан явж байгаа хүн гэж байгаа. Тэгээ энэ хоёрыг ялахгүйгээр хоёулангийн нийлүүлээд хүмүүс юу гэж ярьдаг вэхээр сонирн болцсон л гэж ярьдаг байхгүй. Сонирн болцсон шүү дээ. Тэ. Гэтэл үнэнгээ хэлэхэд тэр дотор чинь яг эгороогүй даруугаараа хөдөлмөрлөөд яг шударгаар ингээд өөрчлөгдөд амьдралаа өөрчлөөд явж байгаа хүн байгаа байхгүй. Тэнгүү тэр үнийг өөр болчлоо уцаа авсангүй инээ тэр гэтэл яг тэр үний амьдралын хэм маяг нь өөрчлөгдөөд цаг заав тэ. Өөрчлөгдөж ижил амжилт үзүүлж байна гэж. Тэ одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Найзууд залгаад сая бол ингэж амжилтанд хүрснийхэн дараа хүн өөрчлөгддгүү гэдэг дээр муугаар бас өөрчлөгддөг гэдэг би жишээг битээр ярьж байгаа. Одоо жишээлбэл чиний жишээг бол би тэгж ойлгож байна. Амжилтанд хүрэх гээд явж яхад нь өөрчлөгдөх гээд явж яхад нь өөр болцсон байна, сонирн болцсон байна гэдэг жишээ. Тэгж орк зам байхгүй тий. Бас тийм шүү тий. Одоо жишээлбэл за боли. Одоо нөгөө нэг буруу хэрэглэнээсээ болоод ингээд гарах гээд явж байгаа хүн биш тий. Найс нөхдөдөө уулзахгүй за амьдралаа л бодъё гэж явж байгаа юм. Чи зэм болцсон. Чи ямар сонирн болцсон. Нөө уудаг нөхдүүд нь те яд чи шууд шулуухмаар хэлдэг. Буруу туршилтай хүмүүс нь чи яагаад ийм болцсон? Чи чи их нэртэй бацуулсан биш. Тий. Чи инглээ гэж чи тушаал ахихгүй шүү дээ. Гэт ийм хорон үгээр хүнийг ингэж сатааруулдаг. Ингэснээрээ тэр хүний өөрчлөгдөх замд нь саад болдог. Зарим нь бол за уучлаарай зам нийлэхгүй байна гэж орхиод явна тэр хүмүүсийг. Зарим нь бол өстой тэгэлдэж унаад тентэн бүдрээд үддэг байхгүй. Тий амжилтанд хүрэхийн тулд хүн зуршлаа өөрчлөх ёстой юу гэвэл ёстой штэ. Угаасаа тий. Яг урсгалаараа бол амжилтанд хүрдэггүй л баг. Тий цаг цавыг бас хоосон тий дэмий өрөхгүй байх. Ер нь би очиотой нийлж кофе уугаа сууж байдаг болидоо. Болох хэрэгтэй шүү. Одоо ер нь тий сайжрах хэрэгтэй. Одоо наа чинь яг жигсааж бичих гэснээр жигсааж бичих учраас. Чи яг бичих чинь тийм үү? За одоо жишээлбэл одоо эхнийх нь юу бичих гэж байна? За ер нь яг амжилтанд хүрчгээд яг эгорж байгаа буруу нөлөө аваад байгаа хүмүүсийн шинж тэмдгүүдийг бичих гээд байгаа. Зан араншинд нь. За зан араншин дотор яг бие тоодог. За бие тоох. Дээрэнгүй хандлагатай болдог. Дээрэнгүй тий. За дорд үздэг тий. За. Одоо дандаа сөргүүдийг хэлж тий. Сөргүүдийг нь хэлж байна. За өөр чинь би төвтэй болдог. Би төвтэй болдог. Яг наач зүгээр эго гэдэг юм дотор бүгд ороо авчихна. Эго гэж хэлсэн юм уу? Эгод орно чинь тий. За дээрх үйлдэлүүд ихээр үйлдэлүүд за зан чанарын хувьд бол ер нь эгорчдаг юм байна. Үйлдэлийн хувьд бол хүн амьтандаа шууд зодтолдог, зөгтөг тий. Дээрх болчихдог. Зохиолдох уу? За бас тэг Үл оошоо дөөгөө.
За ер нь зан характер дээр л илүү төлхөө. Тэгэнгүүт тий. Бас нэг ийм нийтлэг. Нэг хүнд нэг тийм заагаад идэг штэ. Одоо баг тэг ингэдэр гэ те. Заах. айгу туршлагатай болчдөг. За бусдын үгийг сонсохгүй байж болох юм те. Тий, үг сонсохгүй, туршлагатай болчдөг. За өөр. За нэг тиймэрхүү юм да. Тэгээ мэдээж нөгөө эдэлж хэрэгжилж байгаа юм хум хүртэл ингээл бас л өөр болно штэ. Усуулаа гэхэд би зүгээр усуудгүй маа гэл ингээл. За баярхан гэдэг юм уу те? Баярхуу болдог гэх юм уу? Тэр чи одоо нөгөө зан характер дээр л өөрчлөлт гарч ирж байна л гэсэн үг байна. зан характер үйлдэл. За тэгвэл одоо сайнаар ингээ өөрчлөгдөх гээд явж байгаа хүмүүнийг бичих юм уу? Гүг. Өөрчлөгдөх гээд явж байгаа. А юу юм одоо наа чи юу? Амжилтанд хүрсэн хүнд сайн өөрчлөлтүүд нь юу вэ? Тэгвэл одоо сайн өөрчлөлт нь үү? Тэгье. Сайн өөрчлөлтүүдийн заа бичээ. За амжилтанд хүрсэн хүний сайн өөрчлөлт гэх юм бол бусдыг сонсдог болно. Сонсох те суралцсаар л байна гэсэн. Тийм, бусдыг сонсох нь илүү бүр байх бах. Тийм хүмүүс ер нь хэр үед юм бэ? Бага би биш Тий үү? байна. Ер нь яг ингээд одоо шинээр орж ирж байгаа хүнээс хүртэл ингээд амар би одоо клуб дээр болонгод ингээд open mic-ээс ингээд орж ирж байгаа залуучдаас суралцаалс ингээд яваад идэх байхгүй юу? Бас өөрийгөө өргөчлөө. За өөр юу яах вэ? За тэгээд амжилтанд хүрсэн хүмүүсийн нэг айгүй том чаддаг миний бодлоор бас нэг хамтрал нөгөө юм багийн ажиллагаа. Энэ дээр айгүй сайжирсан байдаг. Харилцаа юм уу? Хамтын ажиллагаа юм уу? Тэг хамтын ажиллагаа сайжирсан. Одоо би ганцаараа энэ юмд хүрэхгүй гэдгийг ойлгоцсон ч юм уу те? Тий, харилцаа бас сайн байна шүү дээ тэр хүний чинь. Харилцаа нь маш сайн байж иж бас нэр хүндтэй байгаад байна гэсэн. Бас нэг нийтлэг ажиглагддаг юм хараа. Одоо жишээлбэл урдаас юм оруулж ирэл зардаг байлаа гэхээр урд байгаа харилцагч нараа энэ ч өөрөөс нь юм авж байгаа хүмүүстэй айгүй юм зөв харилцаатай хүмүүс байдаг шүү дээ. Нийтлэг. Тийм байж ич тэр чинь бас айгүй өвтэйхэн байдаг те. Тэгээд их гой царайтай байдаг шүү. Амжилтанд хүрсэн их гой тийм арьс марьс их гой болоо. Их гой болчихдээ юм аа. Үгүй. Нийтлэг биш үү? Нийтлэг биш наа чи. Миний таньдаг амжилтанд хүрсэн хүмүүс тийм шүү дээ. Айгүй гой царайтай болчиход шүү. Нийтлэг биш өстэй очроо. Биш хоо тэр царайндаа биш хоо. Гүг. Үнэхээр царайндаа байсан бол энд хэн амжилтанд хүрчээд байгаа. Яа. Гүг. Гуруулаа хөө амжилтанд хүрсэн хүний тоонд гуруулаа өөрсдөө оруулахгүйгээр явна шүү. Ордог байдгийн заяа бол хүрчээд байгаа юм шүү. Арьсгээ ярих юм бол заяагийн арьс нь яг амжилтанд хүрсэн юм шиг харагдаж байгаа. Заяа битэрийн. Арьс нь амжилтанд хүрсэн гэдэг чинь одоо тэр нийгмийн ийм одоо маш цөөхөн тоог бүрдүүлж байгаа хүмүүсийн тухай яриад штэ. Одоо салбараараа гэдэм бол одоо юу гэдیں те одоо тэр одоо хөтөлтийн одоо гүү. Тэгжил ямаар бүр ингэж ориглыг яриад. Ориглыг ярина. Үгүй. Яроолыг ярил би өөрийгөө амжилтанд хүрсэн гэж гуцаал солиорол олон юм яриад явна шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Яроолыг нь ярина гэдэг чинь юу гэсэн юм бэ? Яг лээрээ заавал тэр хүмүүсийг л ярмаар байна. Элон Маск ахыгаа л ярмаар байна. Алуу очроо яриад таслаач. За одоо ингэж байгаа. Ер нь амжилтанд хүрсний дараах юмыг ярьж байгаа. Амжилтанд хүрсний дараа амжилт хүнд сөргөөр нөлөөлдөг. Бас сайнаар нөлөөлдөг. Сөргөөр нөлөөлж байгаа шинжүүд нь болохоор бие тоох, ээг орох, тэг хүмүүсийг дээрлэх, харилцаа муудах ингээл ер нь эсрэг. Сайнаар нөлөөлж байгаа нь яг л хэвээрээ те бусдыг сонсох, хамтарч ажиллах, харилцаа марилцаа яг л хэвээрээ байх. Сайнаар өөрчлөгдөж байгаа нь байгаагаараа л байгаа ш тийм. Өөрчлөгдөөгүй те. Тэгээд амжилтанд хүрнэ гэж байхгүй л. Яг энэ тэгвэл эндээс хоёр асуу. Сайн тал нь гэж байгаа ш тийм. Одоо сайн муу сөргөдөө алинд нь орох энэ нэг шинж цаг зав одоо нэг актер зарцуулахаа болцсон ч юм уу те бусад өөр хүмүүст найзуудтай ч юм уу. Наа чи хэцүү юм те нэрээ. Үгүй аюу баг сайн юм байна дөө. Уу яг одоо энэ цаг гэдэг юмар чинь хүмүүс аягүй тодорхойлж хэцүү шүү те. Завтай юу гэдэг найз нь өнөөдөр ийм ажиллаа тийм ажиллаа тэгээд ингэ завгүй байгангууд чи өөр болчихжээ гэд сөргөөр наа чи алиндаа л орох байх. Харин тийм бах та. Тий. Гэхдээ тэгэд амжилттай мөнгөтэй хүмүүст нэг нийтлэг юм надад зөвөр бодогдоод байгаа. Эхнэр хөвтөр яг өчигдөр уржигдэрхэн машинд явж байгаа ярьсан байхгүй юу. Нөө Улаанбаатар хотын төвөр ингээд нэг юм одоо зураг самбарууд байдаг штэ. Энд ч нэг манай нэг үүрэн талбай холбооны нэг юм зураг самбар байхгүй юу. Манайх одоо ийм бүтээгдэхүүнээр ингээд хэрэгэлдэг гэд. Одоо юу гэдэг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр гэд. Тэгээд би тэрийг ингээ уншингууд би яг тэр үүрэн талбайг хэрэглэсэн гэдэг мэдрэмж төрүүлэх гээд байгаа болов уу гэж эхлээ бодохгүй юу. Тэгсэн чинь үгүй юм байна. Зүгээр би бодлоо. Тэгсэн чинь ингэдэм юм байна. Би хэрвээ тэр бомтон болчвол би яг нэг орлогын төлөө ингээд хүн хатан явахаа баг болж байгаа. Гэдэг өөр те би энэ дэлхийн ертөнцид юу хийж өгч чадах вэ гэдэг те нэг юм дараагийн төвшний юм бодох юм шиг үлээ. Тэгээ би бодохгүй юу. Амжилттай хүмүүсийн нэг юм айгүй сайн өөрчлөлт гэх юм уу да айгүй сайн одоо зүйл нь юу байж болох вэ гэвэл хараа ийм бодлогын төвшний юмуудыг ингээд шийтгэхийнсэн гэж ингээд боддог болчтой юм шиг байна. Нэг юм ойр зурхныхаа юмыг биш те. Нэг юм өнөө маргаашийг хэрүүлж уурхаа биш.
Тэ нэг юм том юм одоо юу гэдэг озоны давхраг цооруулахгүй тулд манайх өнөөдөр ийм юм хийж байгаа атарга те. Тийм хэмжээний юм сэтгэж чадж байгаа нь өнөөдрийн биднээс давцсан юм байгаад санагдаад байгаа байхгүй. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Анхаарал хандуулсан. Гэтэ яг одоо манай сонсогчдоос ороод ирээрээ яг одоо хамт байгаа. Тэгээ комментээр орж ирээд бас амжилт хүнийг өөрчлөлтгүй үгүй юу гэдэг дээр бас Амжилтанд хүрсэн хүн дууга хураадаг болов. Очроо. хурааж болно шүү дээ. Тий. Одоо жишээл очроо энэ удаагийн Тийм байна. том өрөөнд аюу дууга хурааж байгаа байхгүй. Их л бодоод. Тэгээ бүр яг ингээд нэг төсөлттэй байдаг хүн чинь ингээд Би нөгөө та хоёрын бас яач вэ? та хоёрын нэг юм ойлгохгүй байгаа байхгүй юу? Юу гэхэлэр яг би Юу н ойлгоод чаад. би өөр нь ингэж бодоод байгаа байхгүй юу? Яг амжилтанд хүрэхдээ үнэхээр зовж хөдөлмөрлөө тэр хөдөлмөрөөсөө ойлгосон яг үндэ ээг орох уу? Ээг орноо. Чи болохоор тэрэн дээр үгүй гэдэг байгаа шүү Үгүй. Яг жинхэнэ амжилтанд хүрсэн хүн хязгаарч ээг орохгүй. Тэр замд нь тэр хүрэх замд нь хөдөлмөрлүүлж байгаа хөдөлмөрч нь өөрөө тэр хүнийг засчдаг байхгүй. Даруусах нь, нууглах нь, хууглах нь. Наад чинь чиний л бодно штэ. Тэг бид хоёр л тунх харахгүй штэ. Тэг бид хоёр чи ер нь бол яг тийм жишээ харсан учраас бид тэр өөрөө өөрсдийнхөө өнцгөөс ингээд яриад тэр байгаа. хүмүүс гэхдээ яг хөдөлмөрж байгааг нь хоёр харсан байж болох. Гэхдээ тэр хөдөлмөрөөс юм сурахгүй, зан чанар дээр юм сурахгүйгээр тэр амжилтанд хүрчихэж байгаа байхгүй. Үгүй. Уг нь анх гарч ирэхдээ бол үнэхээр супер байжсэн амжилтанд хүрснийхэн дараа ааш цаа нэвтэрсэн байхгүй. Яг спортын салбарт энийг ярихад айгүй амархан болчихж байгаа санагдаад байгаа байхгүй. Спорт чинь яг ингээд нэг бие махбодоо хөдөлгөж ижил тийм шүү дээ. Хөдөлмөрлөхгүй хүн гэж хаана ах юм. Яг адилхан хөдөлмөрсөн ч гэсэн нэг нь амжилт үзүүлнэ шүү дээ. Ер нь бол. Тэрэнд чинь бүр спортын салбар тэгж хариул юу бас хамаагүй. Мөнгө төгрөх хамаагүй, мөнгөтэй айлын хүүхэд, мөнгөгүй айлын хүүхэд гэдгийг ч хамаагүй. Харин бүр яг идэвдсэн. хөдөлмөрлөөд тэндээс шүүсээ шахуулж агаад гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсээс болоод чи хөдөлмөрсөн байна. Чи хөдөлмөрлөөг байна. Чи боломжийн амьдралтай юм чинь чи дээгүүр доогоор яриад гараад ирсэн мэн гэж ярих боломжтой. Гэхдээ яг тэр хүн яг хөдөлмөрлөөд үнэхээр даруух ингээ явсан ч гэсэн нэг юмыг ойлгоогүй байсан байж болно шүү дээ. Бас замдаа сурах хэрэгтэй юм а. Зарим нэг юм сураагүй. Одоо жишээ нь өндөр дээрээ сүн айгүй хүчтэй ундаг шүү гэдэг энэ ойлголт хандлагыг айгүй сайн зүрхэндээ хандлагатай аваагүй байсан учраас тэр хүн алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлмөрлөх замд сурах хэрэгтэй. Яг 100% зүйлээ сураагүй учраас тэр хүмүүс яг орсон л байгаа байхгүй. А яг хөдөлмөрлөх замдаа 100% бүх ойлгосон хүн бол хийж яг орохгүй л байхгүй амжилт. Тэр бол очроогийн л даа. Анхнаасаа тэр хүн яг жинхэнэ амжилтанд хүрээгүй байсан л гэж би ойлгож байна. Санал нийлж байна. Үгүй санал нийлж байна. Зарим нэгэн зүйлтэй санал нийлж байна. Гэтэ яг нэг өөрөө өөрсдийнх нь харсан юм л ярьж байгаа болох. Тийм ээ. Тийм. Тэрэнд нь гомдоод байгаа юм байна шүү дээ. Үгүй би гомдоогүй. Манай сонсогчдод ороод ирээрээ. Тэрэнд яг очроо гомдоод байгаа юм байна. Би тэрийг ойлгочихлоо шүү. Гомдоогүй. Ер нь бол хараа энэ ерөөс маргаантай юм байхгүй байгаа тоххой. Одоо хараа нэг ер нь шууд амжилтанд хүрсэн. Одоо жишээл ээж аав нь баян байж байгаа шууд амжилттай ингээд гэр бүл төрцөн хүүхэд бол бараг л амжилттай байгаа байхгүй угаасаа. Тэр хүүхэд ч гэсэн ойлгох ёстой юм байгаа юу гэж байгаа шүү дээ. Амьдралд нь ойлгох шалтгаанууд үүсдэг үгүй үүсчил байгаа шүү дээ. Ер нь бол. Гэтэ хүн болго нэг өөрт нь өгж байгаа сургамжийг ойлгодгүй шүү дээ. Сурдаггүй шүү дээ угаасаа. Миний бодлоор л тэгж бодоод байхгүй. Хэцүү амьдрал туулсан гэд хүн болгон хүн чанартай болдоггүй байхгүй. Хэцүү амьдрал одоо юу гэдэг баян тансаг амьдрал туулсан одоо юу гэдэг зовлон үзээгүйгээд хүн чанаргүй болдоггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо юу гэдэг хүн болгон өөрт нь өгсөн сургамжийг өөрөөр хүлээж авдаг гэдэг шиг л байхгүй юу гэж би бодоод байгаа. Тэгэхээр би бол хараа тэр хүний өөрийнхөө хөдөлмөрснөөс шудраг бусаар одоо амжилтанд хүрсэн хүн ч гэж юу байх вэ? Тийм байт юм. Мэдгүй. Тиймэрхүү нэг цаагаараа ерөнхийдөө бол байгаа ч юм байхгүй ч юм уу сайн мэдгүй л шүү дээ. Амжилтанд хүрч болох юм. Тэгээ ер нь бол би амжилт гэдгийг миний бодлоор бол тэр яг одоо жишээлбэл яг бидний ингээд нүдэнд харагдж байгаа бид нар том зүйлүүдийг яриад байна л да. А яг хувь хүний хувьд өөрөө яаж хэрхэн явж байгаа. Одоо манай өмнөх нэвтрүүлгийн маань болонгуудаар ярьжсэн шиг яг өөрийнхөө үнэт чанарыг хадгалаад ирээдүйдээ хийх гэсэн зүйлээ зоригтойгоор тэрийг мэдчихсэн тэрнлүүгөө зорж явж байгаа өдрөөр өсөж явж байгаа одоо жишээлбэл жилийн өмнөх өнөөдрийн өөрөөсөө илүү дээр болцсон явж байгаагаа бол би тодорхой хэмжээнд амжилт руу ойрцоор байна л гэж яваад байгааг бодоод байгаа. Ер нь амжилтанд би бол одоо ингэж бодож байгаа. Яг зайг хэлдэг зөв болчихсон. Амжилтанд би өөрийгөө хүрцэл гэж бодож байгаа. А гаднаас нь хүмүүс намаа хараад хүрсэн үрээгүйгээд янз янзаар бодчих болох. Гэтэл яг одоогоос очроо 20 жилийн өмнөх амьдралаа харах юм бол те шал өөр л. Би чинь ингээд нэг бүр юм хэцүү байсан шүү дээ. Тэнгүүд миний зүүдэнд ч орж ирдэггүй байсан амьдрал ахгүй одоо бол. Зүүдэлч мөрөөдөл. Одоо жишээлбэл 20 жилийн өмнөх очроогийн мөрөөдөл нь. Тий. Тэнгүүд миний мөрөөдөлд яг одоо
амьдрал орж ирдэггүй байсан. Боломжгүй мэт санагддаг. Байсан л аахгүй. Тэгэхээр яг тодорхой хэмжээнд өөр өөрийнхөө амжилтыг бүтээгээл. Тийм ээ. Амжилтыг бол тэгж тодорхойлвол арай өөр юм ярина л да бид нар. Тийм. Ер нь бол гэхдээ тэгж тодорхойлох хэрэгтэй. Одоо жишээлбэл санхүү дээр ярьсан шүү дээ. Санхүүг ярьсан. Санхүүгээ ямарваа нэгэн зүйлд хүрчээ тэгээд хүн өөрчлөгдөхгүй гэж ингэж ярьж байгаа шүү дээ. Сайнаар өөрчлөгдөхгүй, муугаар өөрчлөгдөхгүй, ер нь өөрчлөгдөхгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол яг ингээд тодорхой юмд хүрсэн байгаа даа байхгүй юу? Тэгээд хүрсэн байгаа учраас би өөрчлөгдөж байгаа. Миний одоо хэрэглээ өөрчлөгдөж байгаа. Миний одоо бусад зүйлд хандах хандлага өөрчлөгдөж байгаа. Ямарваа нэгэн зүйлд нөгөө санаа зовдөг гэсэн тэр санаа зовнил нь өөр санаа зовнилоор өөрчлөгдөж байгаа ч гэдэг юм уу. Хүн өөрчлөгддөг байхгүй юу? Гэдгийг л онцлоод байгаа гэсэн үг юм. Тэгэнгүүт нөгөө санхүүгээ ярангууд бид нэр бүр том баг нэг юм улс төр эдийн засаг руу орчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол өөрийнх нь хэмжээнд ингээд бас ингээ өөрчлөлтүүдийг үзээд явж байгаа хүмүүсийн комментууд бол орж ирж байна. Харин тий одоо тэгвэл хэдүүлээ ингээд хөө. Яг надад юм санаа төрлөө. Комментууд байна хоёроо. Байна орж ирсэн. Тий доор 2 коммент байна. За уншиж. Нэг нь манай Заяагийн ээж нь бичсэн байна. Миний охин дуртай ажиллаа хийгээд сайн хань, сайн хүүхдүүдтэйгээ саруул сайхан амьдраад амжилттай яваал хүн шүү дээ гэж. Тий. Энийг амжилт гэж тодорхойлж байна урнаа гэж явж тий. За тэгсэн чинь манай ганц цэцэг маань Валиаху ганц цэцэг маань ингэж байгаа. Францаас сонсож байгаа. Сайн уу ганц цэцгээ? Хүүхдүүд нь сайн уу? Шүний минт тий. Аха шүний минт. Тий. За заяа уншаач хөө. Би 17 оноос хойш нэг том группд админ хийгээд маш олон жил баг нойргүй шахуу бусдад тус олсон юм аа. Гэтэл 2022 оноос хойш гэр бүлээ бодоод жирэмсэн ч болоо завгүй болсон. Гэтэл хүмүүс их цаан суугаад эсвэл мөнгөөр хүнд тус болдог гэж боддог болсон байсан. Гэтэл миний хувьд тусаас хизээч эргээд сэтгэл горддгүй. Тийм байхад хүмүүсийн харах үнцэг бол үнэхээр өөр юм билээ гэдэг. Яг энд орж иж байгаа. Хүний харах үнцэг өөрөө байгаа байхгүй юу? Одоо нөгөө очроо түрүү хэлсэн шүү дээ. Ингээд уг нь тэр хүн чинь ингээд засраад өөрчлөгдөхгүй явж байгаа чи ямар сонирн болцсон юм гэдэг харах үнцэг нагаад байгаа байхгүй тэр хүний. Аваад нэг маань ч гэсэндээ амьдралаа бодож ин да гэдэг бодол тэр хүн төрөхгүй өөртөө хамт дор байгаасаа л гэж бодоод байна гэдэг чинь тэр хүний харах үнцэг байгаа байхгүй юу? Одоо ингээд л да гурлаа ингээд заяа маргааш гэд манай Монголын хамгийн баян хүн бол энийг нь одоо очрооч юм уу заяа ч юм уу би ч юм уу. За зүгээр тэрүүгээр нь амжилтыг төсөөлье заяа. За. Заяа бол шууд өөр болох уу? Бол өөр болно шүү дээ яна. Даах нохоо даах. Гог яг зүгээр ингэдэг юм байлээ. Ярээрээ. Хүнд яг нөгөө нэг цаанаасаа байгаад хийсэн үг бүрчин өөрчлөсөн юм шиг л байгаль дэлхий ер нь ингээд хүний даах хэвээр хэм хэмжээг л өгдөг юм шиг зүгээр санагд. Гэхдээ мэдэхгүй шүү дээ одоо зайг гэхдээ би тодорхойлж мэдэхгүй ямар хүн бэ юу тулсан сайн мэдэхгүй байна. Намаг ер нь Монголын хамгийн баян болгочод би хоёртой ер нь хэрэг цаг гаргах бол энэ өөрчлөгдөхгүй. Үгүй эрхэ өөрчлөгдөхгүй. Би бол далжигнаар тэнийг юм яриад явж байгаа бох тийм. Харин бүр ингэж бодно. Яа чи энэ хөрөнгөө аятайхан зарцуулаа чи өвчтэй юм уу гэж ярина. Харин Үгүй Эрка яг өнөөдөр маргааш яг Эрка ингээд бүр амар хідэн тэр бомтон боллоо гэж бодоход нөгөөтөр нь Эрка ядуу болчихно. Мөнгө хамаагүй зарлаа. Тэг хамгийн гол нь Эрка ийм заяа. Мөнгөтэй болсон ч гэсэндээ гураа хിവэрэл. Тий, хямдралын бараа хайгаал. Хямдралын бараа хайгаал гураа хിവэрэл. Хөдөлөө аална. Тэгээд нөө дансандах мөнгөө тооцоол ер нь бол нэг өөрчлөлт. Нойргүй онж манаа бүр тэнэгтэй. Йоо би бүр яг тэнэгтэн ёо. На би өөрчлөлтгүй. Эрка наа мэдэндээ. Заяа. Заяа уулзгаа байлнаа шууд. Заяа надаас юм өгснийхэн зөвлөгөө мөвлөгөө. Муухай штэ над ч угаасаа муухай штэ. Заяа шууд ховдоо FM нэг л байхгүй. Наа заяа чинь ядуу байхдаа муухай штэ байсан баян болвол наа чи бүр муухай штэ. Би ядуу биш. Тэр хитэн тэр бомтон болцсон одоо байгаа заяа хоёрын хооронд л ярьж штэ. Энэ хоёрын хооронд би ядуу хуулбар нөгөөт нь баян хуулбар. Үгүй би баян. За тэгэхээр ер нь бол одоо амжилт гэдэг зүйл яг өөр өөрсдийнхөө хэмжээнд те очроо бол нэрээ гайгүй магадгүй шүү. Амжилтанд хүрсэн байж магадгүй. Очроо комедигийнхаа тайзандаа гарсан хിവэрэл байгаа. Үгүй. За та хоёр яриад таслаад байна гэхгүй те. За минийхаар юу гэнэ? Загсны. Үгүй. Загсаа бариад явж байгаа. Зүгээр айгүй олон бизнес хийх санаа гаргаж ирэнгүүтээ айгүй олон газар руу ингэж яснаа. Яолгүйдэж мөтлгүүдэл тэгснэ буцаад комеди руугаа орж бороод нэг айгүй кино шиг юм болоо. хадал явдалтай тэгснэ тэрэндээ ерөөсө хямрахгүй заяа. Тий. Гоё. Гоё Энэ шүү. миний 20 жилийн өмнө мөрөөд жогоогүй юм байна гэдэг. За тэгэхээр Мизү бол ингэ бүгдэнд нь кибордын сольж байгаа юм заяа. Мизү хамгийн ихний хийх юм бол тэр. Тэгээд ажилласаа яах вэ?
Ажлаа хийж яа надад. Ажлаа хийж л авах. Хийж яа надад. Мэд байранда аквариумныхаа цаан сууж л авах. За загас шүү. За нэг хэлсэн үг бүр чи эсрэг ашиглах гэдэг байгаа шүү. За бүгдээрээ одоо ер нь богинохон хугацаа үлдсэн байна. Амжилт гэдгийг хүн болгоо өөр өөрөөр хэмжээ том жижиг гэдэг ер нь тодорхойлчихж байгаа. Тэгэхээр ер нь амжилт бол ер нь сөргөөр ер нь нөлөөлдөг юм байна шүү. Тэрээс болгоомжлох хэрэгтэй. Ер нь бол амжилт хүнд яг сайнаар нөлөөлөх ёстой байхгүй. Тэгэхээр сөргөөр нөлөөлөд байдаг юм байна. Тэрнээс яг хэрхэн сэргийлж хідүүлээ амьдрах вэ гэдэг өнцгүүдийг бас. Яг үнэ. Энэ боломжуудыг яриад хэдүүлээ бас дуусуулгаа. Хүний үг сонсдог байх хэрэгтэй. Яг тэр үед одоо жишээлбэл яг тийм болчоод ирэнгүүт хүний үг сонсох дургу болчих штеп. Энэ одоо бас энэ хэн болчоод надад хэлээд байна. Хэлээд байгаа юм бэ. Хүний үг сонсдог энэ механизма байнга ажилуулсан хിവэрэл байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тэр механизма ингээд хаачдаг ч юм уу те хүний үг сонсохгүй гэж чихээ бүгэлждэг ч юм уу. Тийм биш. Би бол чихээ байнга онгорхоо байлгахыг хүсдэг. Ойрхон байх тусмаа тийм хүмүүсийнхийг сонсуулдаг сайн. Одоо жишээлбэл би биш юм а гэхэд миний эргэн тойронд ямарваа нэгэн хүн тийм алдаа гаргаад явж байгаа бол хилдэг байх хэрэгтэй санагдсан. Болохгүй штэ. Чи буруу зам руу яваад байна штэ. Чи яагаад энэ будаа тэгээ яваад байгаа юм бэ чи юм бэ те? Будаанасаа надаа өгөлдөөч гэдэг юм уу те? Нэг иймэрхүү юмнуудыг хэлж явах хэрэгтэй. Хэлснээр хүн ойлгоно. Тэрнээс ич гинт өөр ингэж юм хийж ийсэн. Би нэрээ ухаарах хэрэгтэй юм гэж ойлгохгүй байхгүй юу? Ойрхон биш хүмүүс бол амжилтанд нь алгал ташин штэ. Ойрхон хүмүүс бол зарим нэг юмуд төр нь болохгүй байгаа юмуд төр нь хийх хэрэгтэй. Харин нөгөө хүн маань сонсдог байх хэрэгтэй. Би бол ерөөсөө хамгийн тэр бодож байгаа зүйл бол сонсдог чихээ онгорхоо байлгах. За тэгээд ярддаг амаа тагладгүй дэлгээтэй ингээд байнгын ярддаг байх нь зүгээр юм байна л гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар дарах зэрэгээс шалтгаалаад үгээ цэгэндэг биш те. Болохгүй байгаа зүйл нь ингээд болохгүй байгаа шүү гэдэг мэдрэмжээ байн хилдэг байх хэрэгтэй юм шиг байгаа. Бүх хүн тийм биш болсон байсан ч гэсэндээ би өөрөө ядахтаа хилдэг байх хэрэгтэй гэж бодоод байна. Зөв. Ер нь яг хэний хэлдэг маш зөв. Ер нь одоо бусдыг сонсох, бусдаас суралцах те. Одоо ийм үйлдэлүүд чинь өөрсдөө нэг юм дотор байгаа нэг хандлагын үр жимсүүд нь болчихж байгаа байхгүй. Дөнгөж дотор ямар хандлага суух хэрэгтэй вэ гэхээр нөө даруухан л байх хэрэгтэй болчихж байгаа яг орохгүй те. Даруухан байх юм бол даруухан зан чанарын одоо үр жимсүүд нь үйлдэлүүд нь угаасаа тодорхой юм гарна гэдээ явчихна. Тэгэхээр энийг ойлгохын тулд би ингэж боддог байхгүй. Хүний амьдрал даруухан байдал маш чухал. Даруу байх. Тэгээ юу ч болж болно шүү, ингэж болно шүү. Төнгөд даруу зан чанарын эсрэг бардам гэж байгаа шүү дээ. Бардамнах. Бардам хандлага хүнд жоохон суух үе тэрийг дагаад нэг хүний эмтгэхгүй одоо ингэж амьдралд юм нэг харанхуй нөхөөсдөг. Гэж зүгээр яг зүгээр сүнслэгжүүл л доо тий. Тэнгүүд тэрнгээр ингээ гай дотгорууд ингэж орж ирдэг байхгүй. Орж ирээд хүний амьдралд хэлж ирэхгүй хийсч ирдэг нэг заваа юмнууд чинь бий болгодог гэж байгаа. Яг надад нэг юм жишээ байгаа. Бүр амар юм солонгост болсон бодит юм байхгүй юм. Эмч хүн бохгүй нэлээд баян эрх мэдэлтэй чадвартай эмч. Тэгээд хүүхдтэй дандаа нэг зүйлийг хэлдэг байсан. Юу гэхээр аав нь бүгдийг хийж чадна, бүгдийг яаж эмчилж чадна, ингэж чадна, эрх мэдлийн чи бүгдийг нь чадна гэж байгаа. Тэгтэл нэг өдөр хүүхдээ ингэ салхилаа байсан. Хүүхд нь гулгуур дээр сунаад эргүү ингэ заацсан. Эргүү ингэ салцсан байхгүй. Тэнгүүд хүүхдээ тэрвэрээд эмнэлэг рүү очисон. Тэнгүүд эмнэлэгд ингэ оёх болсон чинь толгоороо унсуучаас мэдээ алуулдаг тариа хийдэггүй байхгүй. Тэгээд шууд ингэ хөл гарыг барьж байгаад ингэ оёх хэрэгтэй болсон. Тэнгүүд аав нэг хөлнөөс нь ингээ барих оногдсон. Бос дэмжнэр энэ тэндээс нь ингээ бариад тэгээ хойсон хүүхэд нь хашгираад лээсэн. Гэтлэг дуусныхаа дараа ингээ эмчнэрийн барьж исэн газрууд нь хөхөрцөн байсныг харах юм бол асар их өвдөлтийг мэдэрсэн. Тэр үед тэр эмч юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үед яг хөлнөөс нь бариад хахад хүүхэд нь аавынхаа нүд рүү хараад нүднээс нэг юм хэлээс аава та бүгдийг чадна гэвэстэй. Энэ өвдөлтийг тэгвэл намсгаад өгч. Тэгээ тэр цагаас эхлүүлэн тэр их одоо омголон байсан эмч би хинч биш юм байна штэ гэдэг. Юу ч хийж чадахгүй юм бэ? Юу ч хийж чадахгүй юм штэ. Цагаад мөнгөтэй байсан ч те. Чадхааргүй зүйлүүд маш олон байдаг шүү. Ингээд коммент хүргээд дуусгая. Давс өрөн баяр маань хүний үгийг хүлээн аваад сонсгол хэрэгтэй гэсэн байна. 32.5k группуд админ хийгээд нэр хүнд олж их зан суусан гэж бодсон. Гэтэл би нэг ч хүнээс ч мөнгө авч үзээгүй. Бас их зан сууж тэр нэр хүндээ ашиглаж нэг ч хүнтэй уулзаагүй. Ийм байхад олон яриа сонссон. Гэхдээ би шантраагүй. Гэхдээ одоо бол туслах цаг зав сэтгэл жоохон
багасчихсан гэхүү дээ. Гэхдээ миний өөртөө бахархдаг зүйл бол эрэг групп болгосон нь байна да гэсэн байна. Бидний хийж байгаа зүйл нь таны сэтгэл санааг мэдээж магадгүй тухайн зүйл ямар ч байсан байж болно. Гэхдээ хамгийн гол нь үр дүнгээ өөрөө үнэлж чадж байгаа бол тэр таны хувьд амжилт юм аа. Тэгэд өнөөдрийн том өрөөтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Том өрөөнд ярьсан энэ сэдвийг та ч гэсэн том өрөөндөө ярина гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ гоё даруй байцгаая. Радиогийн 1-р студид Эрка Очроо Заяа, найруулагч Мизо байлаа. Дараагийн дугаараар уулзтлаа түр. Баярлалаа. Маргааш өглөө уулзцгаая. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За яста би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.